10 дугаар өрөө үзүүлж байна. Хонглын үзүүрийн харанхуй дундаас айжуухан нэг дүр гарч ирэв. Өндөр, туранхай, баруун хөлөөч ирсэн хэвээр. Яг л өнөөх новш мөн гэдг нь хэлд. Гартаа урт төмөр барьсан ажээ. Энэ удаа тэд түүний царайг арай тод харлаа. Хөгшөрсөн, гүн сорвтой. Гэхдээ нүд нь ерөөсөө хүн их биш юм шиг харагдах нь тэр. Ямар нэг сүнс чөтгөр хараалын дүр биш. Амьсгалж, алхаж, уурлаж, өвдөж чаддаг хүн. Харин олон жил харанхуйд амьдарч, олон хүний айц дунд өөрийгөө булсан хүнээс хүн гэдэг зүйл үлдэнэ гэдэг өөр хэрэг ажээ. Намун түүний нүднээс харцаа салгаж чадсангүй. Тэр харцанд амьд хүний ухаан байх шиг. Гэхдээ тэр ухаан хэдийн зам гарсан мэт. Удаан хугацаанд ганцаараа ярьж, өөрийн худал хүнд итгэж, гин бурууга бусдын айцаар тарж ирсэн хүний харц. Отко гартаа барьсан модоо чангатгав. Хөөе, чи навшоо. Батукаг яасан? Халиваа айртай тэр навш минь. Чамд өгцүүлээд өгье. Өвгөн Отко руу харахчгүй. Зөвхөн намуу нэг ширтэн. Хээч чинь бас ингэж зогсдог байсан. Хайсан ч угардгүү. Тэнэг зөрөгтэй. Наманы хоолой зангирсан ч тэр өөрийгөө хүчлэн дуугарлаа. Чи түүнийг алсан уу? Өвгөн толгоогоо үл ялэг хазаалгав. Би олон хүнийг алсан. Гэхдээ хүн бүр өөрийнхөө замыг өөрөө сонгодог. Заяа арагшаа ухарлаа. Дүлгүүн камера барьсан хэвээр. Гэрлээ өвгөний цээж рүү тусгасан чи гар нь жижирч байв. Камерын улаан гэрэл анивчин битсээр байлаа. Энэ бүхнийг хэн нэгэн заавал үзэх ёстой мэт. Отко гинэт урагш дайрах гэж байсан чи намун гараараа горив. Битгий тэр биднийг албаар уурлуулах гэж байна. Өвгөн инэмсэглэв. Тэгэхээр чи дэвжиж зуржээ. Ээжээс арай ухаантай юм. Намун дотор нь шатаж буй уура арайхийн дарлаа. Тэр энэ хүнийг үзий ядаж байв. Гэхдээ яг одоо үзий ядалтаар хөдөлбөл бүгд дуусна гэдгийг ойлгож байлаа. Хонгил гинэт улам нарийнсан мэт санагдав. Саяхан байсан салаа замууд харанхуй дуусаж хаашаа явхаа мэд харахгүй болжээ. Энэ газар үнэхээр өөрчлөгдөж байгаа юу? Эсвэл тэдний айдас орчныг гажуудуулж харуулад байна уу гэдгийг хэн ч ялгаж чадсангүй. Өвгөн нэг алхам ойртов. Та нараа гарцгааж байна уу? Отко шүдэ зүүн. Бид нар холоод гарчихна. Чамд хамаагүй муу гажиг навш. Тэгэхэд өвгөн та нар яаж чичээгээд олохгүй гэд жуумалцгайдав. Чи өмнөж бас ингэж хэлсэн. Гэхдээ зарим хүн гарч чадсан гэж хэлэхэд өвгөний нөөрний булчин датаж буй мэт харагдлаа. Энэ удаа Откогийн үг түүнд хүрчээ. Тэр гараагүй. Тэр биеэрээ явсан. Сэтгэл нь энд үлдсэн гэж хэлэхэд намун шууд чи миний ээжийн талаар ярих хэрэггүй. Өвгөн хэсэг чимээгүй болов. Дараа нь тун удаанаараа чи тэгвэл үннийг сонсхийг хүсэхгүй байна гэсэн үг. Намун хариулсангүй. Тэр үед дөлгөөний камерын дэлгэц өөрөө газарч цагаан шууган дундаас бүдэг дүрс тодорж эхлэв. Дөлгөөн дэлгэц рүү хараад амьсгаагаад өгчв. Намна юу болов? Камер дээр өөр юм гарч ирээд байна. Намун ухсгийн очиж дэлгэц рүү харав. Камерын дүрсэн дээр тэдний байгаа хонгол биш. Өөрөөрөө харагдаж байлаа. Хуучин жижиг өрөө, тавиур дээр тоосон дарагдсан касет, тэмдэглэлийн дэвтэр, зэвэрсэн дүлхүр хэвтэн. Ханын дээр бүдэг сум зурсан бөгөөд доор нь ажилтны өрөө гэсэн бичиг үл ялэг харагдана. Дөлгөөн юу энэ хаана үдг юм бол? Өвгөн анх удаа зодсон мэт харагдав. Наадхан унтраа гэж нэлен ууртайгаар хэллээ. Дөлгөөн камера чангатахад үгүй шүү. Өвгөн гинэд оргошоо хөдлөө. Бас л түүний чирж яваад байсан хөл нь түүнд тэр болохгүй байгаа мэт бас хизээнийл залуу хүн шиг маш хурдан ухсгив. Тэр газрыг мэддэг учраас харанхууд яг хаана гიშхэ мэдж байх шиг. Отко замд нь орж мотор цээж рүү дүлхэхэд өвгөн баг зэрэг ухарсан чи бүрэн зогссонгүй. Заяа хамаг чангаараа "Зүгтээрээ! Зүгт!" хэмээн ориллоо. Намун камерын дэлгэцэн дээрх дүрсийг дахин харав.
Тэнд Эрдэнэ гарч иржээ. Өвгийн дүрс бүрэн тод биш ч тэр гараараа баруун талын ханд хүрч яг нэг газрыг заав. Намон бодит ханд гэрлээ тусгалаа. Өмнө анзаарагдаагүй нарийн завсар байна. Ханы нэг хэсэг бусдаас арай өөр өнгөтэй. Дээрээс нь нэмэгэн цементээр халгалсан мэт. Төлгөн нааша. Одко өвгнийг барьж тогтоох гэж чармаж байв. Хурдлаарай. Төлгөн заяа хоёр намуунтай нийлэн ханын завсрыг түлхэв. Эхэндээ хөдөлсөнгүй. Заяа нулимстай хоолоогоор нэгдэхгүй байна. Нэгдэхгүй байна. Намуун шүдэ зүүн дахин түлхэв. Альвэ дахиад гуруула зэрэг хүчилэхэд ханы нэмгэн хавтан урагш унаж цаана нь намахан гарц нэгдлээ. Додор нь тоосон дарагдсан нарийн өрөө харагдав. Хуучин ажилтны өрөө болтой. Ширээ эвдэрхий сандал, хан дөлгөөтэй дүлхүрийн самбар, булан донгойсон төмөр шүүгээ. Дөлгөөн төрүүлж орлоо. Заяа араас нь намуун орох гэж байтал Отко өвгний гарт түлхэгдэн хантай мөргөлдөв. Отко! Өвгөн Откогийн гардах модыг булааж яваад хажуу тийш шидэв. Отко өвдсөн ч дахин босч түүн рүү дайрлаа. Түүний дотор Батукагийн царай байн харагдаж уурсах, хорсох зэрэгцэн улаарын дайрч байлаа. Намуун буцах гэсэн ч Отко өөрөө хашгирлаа. Хурдан ор! Би араас чинь орно! Надад итэг! Намуун эргэлзсэн ч дөлгөөн түүнийг дотогш татав. Отко ноцолцоор сүртэй цохилт болон шархавсангүй өвгнийг арайхийн цааш нь түлгэж цогилтуудаас нь булцаар сүүлд нь арайхийн орж ирэн хаалганы оронд байсан хавтанг дотроос нь дүлхэн боцож хаав. Хавтан бүрэн дөвжигдсэнгүй ч тэр өвгөн хөжлээд онгойлгож дийлэхгүй мэт санагдах аж. Өвгөн муугаа орилон чамайг би аллахын муугаар тарчиж аландаа муу навш хэмээн чангаар орилох нь сонсогдов. Тэр хаалганы цаанаас хавтанг хэд дүлхэж үзээд онгойлгож чадахгүй болохоор цааш явчих шиг болов. Тэр энэ өрөөг мэддэг байсан хэсэг нэргэлзээтэй. Гэхдээ магадгүй энэ гарцыг мартсан. Эсвэл хүүхдүүд зориуд нууцлсан байх. Өвгний дуу холдож цаа тал нам хүн болох шиг болвол дээд хэсэг тайвшрав. Откогч зүгээр байгаад бүгд жаахан ч гэсэн баярлав. Ажилтны өрөө жижигхэн боловч бусад газраас арай хуурай байлаа. Хананд хуучин календар өлгөөтэй оноо нь 1997 гэж харагдана. Дээр нь улаан дугуулсан хэд хэдэн өдөр. Ширээн дээр муудсан цаасан төглөрч, зарим дээр нь нэрс бичжээ. Дөлгөөн нэг хуудсыг өрөв. Энэ хүүхдүүдийн нэр байна. Заяад өгж ирээд царайн цонхив. Юу? Энэ Эрдэнэ байна. Намуун чимээгүй зогсож байлаа. Дүүний харц ширээний болонд байх жижиг касетээр тогтов. Касетийн наалт дээр бүдэгхэн бичиг байлаа. Хэрвээ би эргэж ирэхгүй бол намуун гараа сонгосон ч хорон жичирч байв. Дөлгөөн зөөлөн энэ хээжин ч юм байж магадгүй юм шүү. Намуун касетыг авч доосыг нь арчив. Доор нь бас нэг дэвтэр байлаа. Харах хавцтай. Булан чийгэнд дэдэгдсэн. Дэвтрийн ихний хуудсан дээр нэр бичжээ. Сарвал. Намуун амсгаагаа даран энэ миний ээж нэр. Өрөөнд байсан хинч дуугарсангүй. Отко өвгний эргийг жагнаж ханны дэрэг зогссон хэвээр байлаа. Гэвч тэрч бас энэ үгийг сонсоод эргэж харав. Намуун дэвтрийг нээлээ. Эхний хуудсууд нь муудсан ч зарим мөр уншигдахаар байлаа. Энэ хүүхдүүд төөрөөгүй. Хэн нэгэн тэднийг авч явж байна. Томчууд айж байна. Цагдаа нар ой тайж байгааж би тэднийг буруу газраас хайж байна гэж бодож байна. Намууны нүд бүрэлцэв. Тэр дараагийн хуудсыг эргүүллээ. Доор зам байна. Хүүхдүүдийн зогтох зориулттай байсан гэж ярьсан. Гэвч одоо энэ газар өөр зүйл болсон. Тэр хүн замуудыг бүгдийг нь мэддэг. Хүүхдүүд түүнээс айдаг. Дөлгөөн камера дэвтэрлүү чиглүүлв. Энэ бол баримт. Олон жилийн турш хэн ч итгээгүй үнэн одоо энэ бичлэгт үлдэж байлаа. Намуун цааш уншив. Хэрвээ би эндээс гарч чадвал энэ бүхнийг нийтлэн. Хэрвээ хэн ч итгэхгүй бол би дахиж ирнэ. Учир нь тэднийг тэнд орхиж болохгүй. Намуун дэвтрийг цээжиндээ наав. Энэ мөчөд тэр анхудаа ээжигээ өөрт нь ойрхон мэдэрлээ. Түүнийг орхиод явсан эмэгтэй биш. Айж байсан ч үннийг орхиж чадаагүй хүн. Намууныг төрсний дараач мартчих чадаагүй хүн. Отко нам дуугаар намна чи цааш нь унших хэрэгтэй. Намуун сүүлчийн хэсгүүдийг эргүүлв. Зарим хууд зурагдсан, зарим дээр нь чийгний толб таржээ.
Харин хамгийн сүүлийн уншигдах хэсэг бусдаасаа дод байлаа. Яаралтай бидсэн мэт үсэг нь мөрөж зарим үг давхацсан байв. Намана хэрвээ чи хэзээ нэгэн цагт энэ үгийг уншиж байгаа бол намайг уучлаарай. Би чамайг орхиогүй. Би чам дээр босож очих ёстой байсан. Гэхдээ тэдний хоолой намайг амьд байлгаагүй. Би нүдэн аних бүртээ тэднийг хардаг. Эрдэнэ одооч тэнд байгаа. Би нэг удаа зогтсон. Дахиж тэгж чадахгүй. Наман нулимсаа барьж чадсангүй. Заяа дүүний мөрөн дээр гараа тавилаа. Дүлгөөн доош камера хэсэг буулгав. Одгоо чимээгүйхэн нүрээ буурууллаа. Наман үргэлжлүүлэн уншив. Тэр хүн амьд. Тэр хүн энд үлдсэн. Хүмүүс түүнийг өгсөн гэж боддог байж магадгүй. Гэхдээ тэр доор амьдэрч байна. Хүүхдүүд түүнийг гаргахгүй байгаа. Харин тэр хүүхдүүдийг соллохгүй байна. Тэдний үлдсэн зүйл төмөр хаалганы цаана бий. Тэр хаалга нээгдэж үнэн ил гарах хүртэл энэ газар хэнийг ч явуулахгүй. Намун амьсгаагаа гүн авлаа. Сүүлчийн мөр хамгийн их өвдгөв. Би ээж байхыг хүссэн. Гэхдээ зарим үнэн хүнээс илүү хүчтэй байдаг юм байна. Намана чи хизээч энд ирэх ёсгүй. Гэхдээ хэрвээ ирсэн бол миний эхлүүлснийг дуусга. Дэвдрийн хуудас Намоны гар дээр жижирч байв. Батуугийн сүүлчийн үг, ээжийнхэн сүүлчийн хүсэл адилхан. Ээжийнхэн эхлүүлснийг дуусгаарай. Намун нулимсаа арчин дэвдрийг хаалаа. Тэр намайг орхиогүй. Заяа. Үгүй, тэр хүүхдүүдийг орхиж чадаагүй юм байна. Дөлгөөн ширээн дээр их касетыг өргөв. Магадгүй бид үүнийг сонсох хэрэгтэй байх. Гэхэд Отко яаж? Өрөөний буланд хуучин жижиг касет тоглоулагч байсан. Чийг дэдэгдсэн чи бүрэн эвдрээгүй мэд. Дөлгөөн батарейг шалгаж үзв. Азар дотор нь хуучин батарей байсан чи ажиллах хэсэг нь эргэлзээтэй. Тэр касетыг хийж товчийг дарлаа. Эхэндээ зөвхөн саринсан аваа гарсан. Дараа нь нэг эмэгтэй хүний хоолой тодорлоо. Намон тэр хоолойг бараг сандаггүй. Гэвч биеийн шууд танив. Ээжийнх нь хоолой. Би бол сарвал өнөөдөр 2003 оны 8 дугаар сарын 12. Хэрвээ энэ бичлэг хэн нэгэнд хүрвэл цагдаад өгнө. Би өмнө ярьсан бүхнээ дутаж чадаагүй. Харин энэ удаа нотлох баримттай болсон. Намон уйлж байгаагаа анзаарсангүй. Бичлэг үргэлжиллээ. Би өхнөөс хэдэн үдээсэн. Хэрвээ би эндээс босож очиж чадахгүй бол намайг үзий ядах өдөр ирж магадгүй. Гэхдээ би түүнийг хамгаалахын тулд үнэтэй нуур тулах ёстой. Хэрвээ би энэ газарт дахиж алга болвол энэ миний өөрийн сонголт байсан. Хүүхдүүдийг дахиж өргөж чадахгүй. Заяа Намоны гараас атгав. Дараагийн хэсэгт касетийн дуу баг зэрэг модов. Гэвч эмэгтэй хоолой дахин сонсогдов. Түүний нэрийг хүмүүс мартсан. Гэхдээ би мартаагүй. Суслангийн засварчин авал хоолны газар доод замуудын дэлгүүрийг барьдаг байсан хүн. Хүүхдүүд түүнээс айдаг байсан. Томчууд түүнийг сайн ажилтан гэж боддог байсан. Отко шүдээцэн. Нэр нь байна уу? Касет яг тэр мөчөд шажигнаж дараа нь хоолой тодров. Бадарч. Өрөө хүүтэн болов. Одоо тэдэнд нэр байсан. Зүгээр нэг тэр өвгөн алуурчин биш. Бадарч. Түүнийг Бадарч гэдэг байж. Олон жилийн турш энэ цуслангийн ханхууд амьдарч хүүхдүүдийн нэрийг булаач өөрийнхөө нэрийг нууж ирсэн хүн. Касет үргэлжиллээ. Би төмөр хаалганы дэлгүүрийг олсон. Гэхдээ тэр намайг дагаж байна. Хэрвээ би хаалгыг хийж чадвал хүүхдүүдийн үлгэн дүүс олдно. Хэрвээ би чадахгүй бол дэлгүүрийг ажилтны өрөөд үлдээ. Намун ширээрээ ухсхийн харлаа. Дүлхүүр. Тэр ихэндээ анзаараагүй. Хуучин төмөр самбарын доор нэг жижиг дүлхүүр өлгөөтэй байв. Дээр нь улаан удас уйжээ. Отко дүлхүүрийг авч энэ хүн бах. Намун дүлхүүрийг гартаа авахад хүүтэн төмөр алганд нь шигдэх мэт санагдав. Тэр мөчөд ханны цаанаас өвгний хоолой сонсогдлоо. Тэр хаалгыг нээвэл та нар юу олно гэж бодож байна? Аварлуу үнэн үү? Үгүй. Та нар зөвхөн үгсэн хүүхдүүдийг олно. Тэд аль хэдийн дууссан. Намун анхудаа айдсаа даван түүнрөө шууд харуулв. Үгүй. Тэд дуусаагүй. Чи дуусгаагүй. Ханын цаана хэсэг чимээгүй болов. Дараа нь Бадарч маш намуухан чи ээжээсээ илүү аюултай юм. Одко дүлгөөн рүү харав. Эндээс гарах өөр зам байгаа болов. Дүлгөөн өрөөг тойруулан гэрлээ тусгав. Ханын ард өөр нэг нарийн гарц харагдав. Дээр нь үйлчлэгээний шат гэсэн бичгтэй. Заяа тийш явбал хаашаа гарах вэ?
Намун дэвтрийн хуудсыг дахин шалгав. Сүүлийн хуудасны хар талд гар зураг байлаа. Төмөр хаалга, агуулга, галдгоо, ажилтны өрөө, үйлчилгээний шат. Үйлчилгээний шат буцаад гол хонглын нөгөө тал руу хүрэгдэг бололтой. Энэ замаар явбал төмөр хаалганы араас очино. Одгоо дүлхүүрийг хараад тэгвэл бид хаалгыг нээж чадна. Заяа айсан хിവэр. Бид үнэхээр буцаад тийшээ очих юм уу? Намун ээжийнхээ дэвтрийг зүнхэндээ хийв. Тийм ээ, бидэнд өөр зам байхгүй. Намуна. Заяа, би ч гэсэн хайж байна. Гэхдээ бид гараа цогтвол энэ бүхэн дахиж давтагдана. Өөр хүмүүс ирнэ. Тэд ч бас боцож чадахгүй. Долгион камера өргөн бидэнд бичлэг байна. Дэвтэр байна. Касет байна. Гэхэд Одко бас дүлхүүр байна. Намун бас Батукийн бидэнд авч өгсөн хугацаа байна. Батукийн нэр гарахад бүгд хэсэг чимээгүй болов. Одко нүдэн анаад гүн амьсгаа авлаа. Тэгвэл дуусгая. Тэд үйлчлэгээний шат руу орлоо. Гарц маш нарийн, дээрээс нь шорон унсан. Зарим хэсэгт агаар давчгүй байв. Хинч чанга ярьсангүй. Бадарчин хоолой ард нь сонсогдгоо байсан ч энэ нь тайвшруулахгүй байлаа. Тэрийн газрыг мэднэ. Магадгүй аль хэдийн өөр замаар тэднийг тосгоор явсан байж болно. Шат доош биш, тойрог маягаар уруудан эргэсээр байлаа. Ханы хаан ихтэй намууны ээжийн сийлсэн жижиг сумнууд дахин харагдана. Зарим нь хугард сүйдсэн ч чиглэл өгч байв. Намун алхах бүртээ ээжийнхээ тухай бодлоо. Тэр гэрээсээ явсан өдөр аавынхан зарай хоосон ор хизээч тайлбарлаж өгөөгүй үнэн. Намун олон жил ээжигээ өөрийг нь орхиж явсан гэж боддог байсан. Намун олон жил ээжигээ өөрийг нь орхисон гэж бодож явсан. Гэтэл үнэн нь эсэргээр байжээ. Ээж нь өөрийг нь аюулаас хол байлгах гэж явсан. Өөрөө айсан ч бодсон. Харин тэндээ үлдсэн. Энэ үнэн намууныг тайвшруулсангүй. Харин улам хүнд болгожээ. Тэр ээжигээ алдсандаа биш, ээжигээ буруу ойлгож өссөндөө өвдөж байлаа. Гэнэт заяа урдан зогсов. Тэнд гэрэл байна. Онголын үзүүрт бүдэг саарл гэрэл харагдана. Тэд ойрхон очиход хуучин төмөр саргаалжин хаалга гарч ирэв. Цаана тэдний өмнө байсан том төмөр хаалганы арын хэсэг харагдана. Хүүхдүүдийн үлдсэн зөвлөсөн өрөө. Одко дүлхүүрээ гаргав. Бэлнэ. Хинч тийм гэж хэлсэнгүй. Гэхдээ бүгд зогссонгүй. Дүлхүр цоож нь таарлаа. Одко эргүүлэх мөчөд онголын гүнээс Бадарчин ууртай хоолой сонсогдов. Нээж болохгүй! Тэр ойртож байлаа. Дөлгөөн гэрлээ ард тал руу тусгав. Тэр ирж байна. Одко дүлхүрийг хүчтэй эргэлв. Цоож олон жилийн дараа хөдөлж хаалга хайж ухаан онгоолоо. Цаанаас хүүтэн гүн олон жил битүү байсан үнээр нөөрлөө нүлээв. Дөлгөөн камера хасаав. Өрөөний дотор тэд аим шиг биш. Харин үнэтэй нүүр тулв. Доосон дарагдсан жижиг гудлууд хүүхдийн хувцас. Нэр бийдсэн тэмдэг хааны дагуу үлдсэн олон жижиг зүйлс. Энд нарийн дүрслэх шаардлагагүй байлаа. Учир нь тэд бүгд ойлгосон. Энэ бол алга болсон хүүхдүүдийн сүүлчийн газар. Өрөөний голд нэг хуучин цүнх байв. Намуун түүнийг хараад зүрх нь агарах шиг болов. Цүнхэн дээрх нэр нь барыг арилсан ч уншигдэж байлаа. Сар бол. Намуун өвдөг дээрээс өгөрлөө. Цүнхний дотор ээжийнхэн дэвтэр, эвдэрсэн зургийн авраад бас нэг жижиг зураг байв. Зураг дээр залуу эмэгтэй энэмсэглэн зогсно. Дэврээд бүү аажхан охин нь намуун. Зургийн ард ганц өгүүлбэр бичсэн байлаа. Би буцаж ирнэ. Хоёуланг чинь орхиогүй. Намун дуугарч чадсангүй. Заяа түүний хажууд өвдөглөн сууж үйлв. Дөлгөн камера аажхан болгов. Энэ мөч бичлэгт үлдэх ёстой ч хүний нүдээр л хадгалах ёстой мэт санагджээ. Одко хаалганы дэргэд зогсож ард талаа харж байснаа. Манайха тэр ирлээ. Хэмээн орлов. Бадарч өрөөний үүдэнд гарч ирсэн байв. Гэвч энэ удаа тэр ганцаараа биш харагдлаа. Түүний ард хүүхдүүдийн сүнснүүд эгэн зогсно. Өмнөх шиг айсан биш, харин хүлээсэн мэт. Эрдэнэ тэдний дундаас урагш алхав. Намун ээжийнхээ зургийг атгсан хэвээр бослоо. Бадарчийн нүүрэнд анх удаа чинхэн айц тодров. Хөөгүй. Эрдэнэ намуухан одоо бид алдсан. Энэ үг газар доор хөрөөгөр тархахад ханж очирч иглэв.
Дээврээс шараанж хуучин төмрөө дөргөв. Дөлгөөн Залуусаа энэ газар норж байх шиг байна. намун ээжийнхээ зүхийг аван Бүгдээрээ гараарай. гэхэд Отко Хаашаа вэ? Эрдэнэ тэдний хар талын өөр нэг хаалгаар үзэв. Гал тогооны харин гарц. Хурдлаарай. Бадарч гинт намун руу ухсгив. Чи надаас бүгдийг булаалаа. Отко замд нь орсон ч бадарч түүний хүчтэй түлхэв. Намун ухарж амжаагүй байтал заяа түүний татаж дөлгөөн гэрлээ өвгний нөөрлөд тусгав. Дэрагшинд бадарч нүдэ дарж ухарлаа. Хүүхдүүдийн сүнснүүд түүний ард хүрээлэн зогсож байв. Тэд түүн түрээгүй. Гэхдээ тэр хөдөлж чадсангүй. Эрдэнэ дахин Яв. гэхэд намун Харин та нар хүү анхудаа тайван инээмсэглэв. одоо бид хүснээ биелүүлсэн. Ган дахин хүчтэй дөргиж дөлгөөн намууны гараас татав. Альвэ явахгүй бол бид энд үлдэнэ. Намун ээжийнхэн цүнхийг цээжиндээ төвөрч найзуудын араас гүйлээ. Ардаас бадарчин хоолой сонсогдов. Энэ удаа ууртай биш айсан Хүлээ. Намайг битгий хорих. гэвч хинж түнд хариулсангүй. Онгол нурж эхлэхэд дөрүүлээ галдгооны арын гарц руу ам тэмцэн гүйлээ. Дээд талд хаа нэгтээ өглөөний анхны саарл гэрэл харагдаж байв. Намун тэр гэрлийг хараад ээжийнхэн зургийг уламжин гатгав. Тэд үнд ойрдсон. Гэхдээ зуслан тэднийг отооч бүрэн явуулаагүй байлаа.